Улсын хурлын дарга хэрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн гайлын албан дотроос чөлөөлөх тухай хуулийг хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн хэлэлц хэсэг хэлэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2025 оны 4-р сарын 24-25-ны өдрүүдийн нэгдсэн чуулганаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон байгаль орчин хүн сүдэ аж ахуйн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн болон байгаль орчин хүн сүдэ аж ахуйн байнгын ороо 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын их хурлын гишүүн Даваа Сүрэнгээс хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны 5-р сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Улсын их хурлын гишүүн Бадам Сүрэнгээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 5 дахь хэсэгт заасны дагуу хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжээгүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолыг олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон байгаль орчин хүн сүдэ аж ахуйн байнгын орооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын гишүүдээ гайлын болон гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх төсөв болон байгаль орчин хүн сүдэ аж ахуйн байнгын орооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.